За энэ удаагийн номны book review 14 дугаараараа Ethan Mollick-ийн Co-Intelligence гэх номыг онцолж байна. За номны зохиолч бол ерөөсөө Филадельфиагийн Wharton их сургуулийн менежментийн ухааны багш профессор. Тэгээд 2023 онд яг OpenAI толгой компанитай ChatGPT олон нийтэд ингээ гарч иж байгаа. За яг энэ хиймэл оюухан гэдэг зүйлийг юу юм бэ те? Тэр чиглэлд одоо маш их судалгаа хийгээд за тэгээд нийт жилийн туршид эрчимтэй судалгаа хийгээд 2024 онд яг энэ Co-Intelligence энэ номоо олон нийтэд паблиш хийсэн байна. За номны зохиолч хувьд ерөөсөө ийм товчхондоо. За номны гол агуулгын хувьд болохоор за түрүүн ChatGPT-гээ дурдлаа. За ChatGPT бол дэлхийн түүхэнд бүх цаг үеийн хамгийн хурдан 100 сая хэрэглэгч хүрсэн платформ бүтээгдэхүүн. За тэр ч утгаараа энэ одоо химэл оюуханы 90 үеийн ихснэг бол альбан бусаар одоо тунхагласан гэж хэлж болно. За тэгээд одоо энэ номны гол сэдэв болох одоо living and working with AI гэж одоо яг энэ AI бүүн болж байгаа ирэн үед бид нар энэ зүйлийг хэрхэн өөрөөсөө ажил амьдралд үр ашигтайгаар ашиглаж болох юм бэ гэдэг талаар тэр сэдэв доор бичигдсэн ном гэдээ ойлгож байна. За тэгээд яг энэ номыг онцлохын өмнө бас нэг зүйлийг хэлсэн дээр баг. За одоо энэ өдрөөс өдөрт одоо шин large language model гэж ярьдаг те шин моделууд гарч иж байна, шин AI-уд гарч иж байна. А тэгэхэд 2 жилийн өмнө бичигдсэн номыг одоо өнөөдрийн одоо хөгжиж байгаа технологитой холбож тайлбарлана гэхээр жоохон төвөгтэй. Тэм ч учраас би энэ номыг нэг 2 хэсэгт хараад байгаа. За эхний хэсэгт нь бол мэдээж за түүх. За яг анх тогтсон хизээ ихсэн гэд тогтсон цаг хугацаа байхгүй ч гэсэн яг хизээ гарч иж исэн хизээ ямар хүмүүс үүсгэн байгуулад тэрийг ямар хүмүүс ашиглаад тэг яг юу болж исэн гэдэг талаар эхний хэсэгт нь жоохон түүх гарч байгаа. А хоёр дахь хэсэгт нь болохоор яг одоо энэ номны гол сэдэв болох, за гол агуулга болох, за бас яг миний одоо ярих байгаа хэсэг болох. За хэрхэн одоо энэ зүйлтэй хамтарч айлч амьдрах юм бэ гэсэн сэдэвтэй байгаа. За тэгээд миний хувьд яг тэр түүхийн яриад яг одоо яг хоёр дахь сэдвийг бас ярьчих гэж бодож байна. За тэгээд энэ зүйлд одоо нэг хоёрхан концепцийг л ойлгоод авчихад одоо хүмүүст илүү хөрөгчөд дээр юм болоо гэж бодоод байгаа. За эхнийх нь болохоор ерөөсөө хэдүүлээ энэ химэл оюухан гэдэг зүйлийг бүх зүйлд ашиглах хэрэгтэй. За одоо ямар ч ажил мэргэжилтэй, ямар ч чиглэлээр сурж байгаа хүмүүс AI-г ашиглаж чадж байгаа тийм үү? А тэгвэл одоо энэ олон нийтийн бүтээгдэхүүнийг бид нар өөрсдийнхөө амьдралд хэрхэн ашиглах юм бэ? Хэрхэн давуу болон сул талыг ялгаж ашиглах юм бэ гэдгийг бид нар практик маягаар өөрсдийнхөө одоо хичээл зүтгэлээр олж авна. За одоо чинь энэ ном дээр нэг судалгаа гарсан байгаа юм л да. За нэг их сургуулийн нэг ангийн одоо оюутнуудыг хоёр групп хуваагаад за нэг хэсэгт нь болохоор за та нар одоо AI ашигла за одоо ChatGPT байна уу, Google Gemini байна уу, Grok байна уу бүх сорсуудаа ашигла. Одоо нөгөө хэсэгт нь болохоор за та нар одоо ямар ч source ашиглахгүй шүү, ямар ч AI ашиглахгүй шүү, зөвхөн өөртөө толгоороо хийгээрэй гэсэн. Тэгээд дунд нь болохоор одоо эссе бичүүлсэн байгаа. За би датууд хийлгэсэн байгаа. За элдв байна за одоо бүтээлүүд хийлгэсэн байгаа. За тэгсэн чинь яг ямар үр дүн харагдаж ирсэн бэ гэхээр за AI ашигласан хүмүүсүүд нь бол мэдээж хурдан яг тэгвэл мэдээж хурдан одоо мэдээллийг хурдан авч байгаа. За бас бүтээлч байгаа. Яг тэгвэл хүний одоо хараахан одоо өөрсдөө одоо сэтгэж байгаа зүйлээс хараахан юм боломжуудыг элдв янзын боломж арга юунуудыг хараагүй байхад AI бидэрт одоо санал болгодог. Тийм учраас бас хурдан бүтээлч байгаа. Нөгөө тал нь одоо хэдий ингээд удаанч гэх юм уу эсвэл одоо яг өөртөөхөө мэдлэг туршлага дээр үндэслэж хийж байгаа учраас бас яг тийм бүтээлч яг төгс биш байгаа. Тэгвэл яг ингээд явандаа ингээд яг энэ судалгааг удаан хугацаанд хийгээд ирэхээр тэр нөгөө нэг одоо AI ашиглаагүй хүмүүс нь хэдий удаан бүтээлч биш байгаа ч гэсэн яг тэр одоо basic skill гэж ярьдаг тийм үү? Одоо бидний одоо энгийн одоо basic одоо сонсох, ярих, бичих юмыг одоо эргэцүүлж бодох тий тэр бүх скиллүүд нь одоо хөгжиж байгаа, байнга хөгжиж байгаа. Яг ягаад гэвэл өөртөө бид нар сэтгэж өөртөө хийж байгаа учраас. Нөгөө талд нь одоо сул тал нь юу вэ гэхээр одоо хэтэрхий одоо төгс зүйлээр хийлгээ тий одоо AI бидэрт бүх зүйлийг хийгээд өгч байна. Тэр хүмүүс бас өөртөө бүх юм даатгачих жоох. Бид нар бүх зүйлээ даатгачих юм бол бидний тэр нөгөө нэг тэр basic skill, soft skill, за бүр даашаа hard skill-үүд нь хүртэл одоо хөгжихгүй. Тэгээ энэ бол ингээд сул тал байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ давуу болон сул талуудыг бид нар өөртөөхөө сурлагт эсвэл бид нар өөртөөхөө ажил амьдралд бид нар өөрсдөө л
одоо ялгаж салгаж ашиглах учраас яг энэ зүйлийг одоо бүхий зүйлд ашиглаарай гэсэн юу байгаа. За тэгээ энэ ашиглахдаа энэ prompt engineering гэж концепт гарч ирээд байгаа байхгүй. За одоо чинь бид нар энэ AI-тай ингээд текст өгж байгаа тийм үү? Prompt тэрийг бол одоо ингээд prompt гэж байгаа. Одоо энэ prompt engineering гэдэг одоо бүр инженерийн төвшөнд ойлголт болчиход байгаа байхгүй. А тэгээд номны зохиолч гэсэн хэлж байгаа. Одоо энэ prompt engineering гэдэг зүйл бол одоо цаг үед хамгийн эрэлттэй skill, хамгийн эрэлттэй ур чадвар. Ягаад гэвэл одоо чинь хэдэн жилийн өмнө за бүхэн код сурах хэрэгтэй гэж тэгжиж бид нар технологитой хамтарч ажиллана гэж ярьдаг байсан. Одоо чинь бид нар код бичиж чадахгүй байсан ч гэсэн бид нар промптоо зөв өгөөд яг үр дүнтэйгээр өгчих юм бол бид нар AI-аар код бичиж чадахгүй байсан ч гэсэн аппликейшн хийж болж байна, платформ хийж болж байна, AI agent-ууд хийж болж байна. За тэгээд зураг бичлэг гэдэг бүхий зүйл хийж болж байгаа. За яг prompt engineering би бас өөрөө нэг юм яаж үзлээ л дээ. За одоо чинь хүн болгон л одоо асууж үзсэн баг. Одоо яг энэ 2026 онд за яг Монголд яг одоо энд ямар бизнес бүүн болох вэ гэдэг залуу хүмүүс зүгээр л асуудаг баг. Гэхдээ хэрвээ яг бид нар зүгээр л за 2026 онд Монголд яг ямар бизнес бүүн болох юм бэ гэж асуувал зүгээр л тэр AI чинь за одоо мэдээж угаасаа хэмэл оюухан одоо бүүн болно те бүхэлдээ салбаруудыг ерөнхий мэдлэгийг ойлголтыг өгнө. А бид нар яаж бүр яг үр дүнтэй яг өөрийнхөө хүсээд байгаа мэдээлэл авч чадах вэ гэхээр бид нар промптоо зөв өгөх хэрэгтэй. За яг промптыг зөв өгнө юу гэхээр за бид нар эхлээд бүхий л зүйл аягүй тодорхой ойлгох хэрэгтэй. За чинь одоо за хэдүүлээ бид нар за бизнесийн санаа олох чинь гэж бодъё. За тэгвэл бүх юм тодорхой өгнө. 2026 онд юм байна. За тэгээд яг ямар салбарын те бид нар технологийн салбар байх юм уу? Бид нар одоо education салбарт байх юм уу? Эсвэл бид нар healthcare салбарт байх юм уу? Тэ? За тэгээ бид нар өөрсдийнхөө үүсгэн байгуулагчид нь бид нар өөрсдийнхөө одоо ур чадварыг хэлнэ тэ. За би одоо за чинь би код хийж чадахгүй. Гэхдээ би энэ кодыг prompt engineering-ээр эзэмшиж болно тэ. Би одоо тэр одоо хурдан уншдаг ч гэх юм уу тэ. Би одоо маш тууштай ажиг гэх юм уу. Энэ давуу талуудаа өгнө. Эсвэргээрээ бид нар сул талуудаа бас өгч болно. Бид нар тийм юмтай гэж бид нарт хүссэн үр дүнг өгч болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ prompt engineering гэдэг айгүй чухал зүйл болчиход байгаа. За тэгээд элдв янзын давуу тал болон сул талуудыг номны сүүлийн хэсэгт нь бол номны зохиолч гаргаж өгж байгаа. За тэгээд давуу тал нь хэм бол заавал багштай байх хэрэггүй. Яагаад гэвэл одоо хүмүүс заавал одоо багшийн хойноос хөөцөлтөд авахгүйгээр мэдгүй бүх мэдлэгээ бид нар AI-аас сууч болж байна. Бид нар AI-аас одоо алдаа газар суулж болж байна. Тэрнээсээ өөрөөсөө суралцж болж байгаа байхгүй. За энэ бол давуу тал. За тэгээ сул тал нь хэм бол за AI-аас холбоотой юм одоо халдлагууд гэх юм уу AI-тай холбоотой юм одоо сүрдүүлгүүд гарч ирээд байгаа. За тэгэхээр энэ бас ингээд сул болон давуу талууд ингээд номны төсөл хэсэгт нь ингээд одоо ерөнхий ойлголтыг өгч байгаа номны зохиолч бол. За тэгэхээр ерөнхийдөө яг энэ номыг яг энэ хэмэл оюухан гэдэг юм комплекс сэдвийг юм том сэдвийг яг энэ номтой тэгээд бас яг ярихад бол би яг хүссэн шигээ бол ярьж чадсангүй гэж бодож байна. Бас тийм дүүр дүнтэй нэг ярьж чадаагүй гэж бодож байна. Гэхдээ яг бас өөрийнхөө ойлгосон бас энэ 2 жилийн өмнө паблиш хийгдсэн ном гэхэд бас тэр гол концептуудыг нөхөх хичээлээ. За тэгээд энэ удаагийн номны book review 14 дугаараараа Ethan Mollick зохиолчтой Co-Intelligence Living and Working with AI буюу AI-тай хэрхэн ажиллаж амьдрах юм бэ гэсэн сэдвтэй номыг онцлоо. За тэгээд эх удаагийн дугаараараа уулзцгаая.